Самцон үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөрийн шинэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуйд анхаарлаа хандуулна. Парламентын гацааг тайлж, улсын хурлын дарга учрлыг үүрэгт ажиллаас нь чөлөөлөв. Шинэ засгийн газрын бүтэц бодлогод тавих шаардлага өндөрсөв. Туулын урдны замын төсөлтөй холбоотой асуудлууд олонний анхаарлын төвд орлоо. Пакистан улс Америк нэгдсэн улс Ираны мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар энхийн яриа хэлцээг зохион байгуулахаа зарлалаа. Америк нэгдсэн улс даяар Трампын эсрэг No Kings жагсаал болгов. Украин улс Персийн булангийн орнуудтай агаарын довтлохоноос хамгаалах чиглэлд хамтарч ажиллана. Улсын хурлын 2026 оны хаврын ээлжид чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаа Монгол улсын улс төрийн төвхөнд нэгэн шинэ хуудсыг нээсэн нэгэн хариуцлагатай шийдвэрээр эхэллээ. Хуралдаанд 126 гишүүний 88 хүрэлцэн ирж 70 орчим хувийн эрсдээгээр спикерийг үүрэгт ажилласан чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааныг улсын хурлын дэд дарга Бат Эрдэнэ даргалж хэлцэх асуудлын дарааллыг танилцуулснаар улсын хурлын дарганы мосрын учрлыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх ажиллагаа эхэлсэн юм а. Төрийн байгуулалтын байнгын хоорооны санал дүгнэлтийг улсын хурлын гишүүн сандаг очир танилцуулахдаа учрал даргыг Монгол улсын ерхий сайдад нэр дэвшүүлэх улс төрийн шийдвэр гарсантай холбогдуулан хууль заасан үндэслэлээр инхүү хүсэлтэд ирүүлснийг тэмдэглэсэн юм а. Хэлэлцүүлгийн явцад парламентын гишүүд байр суурь маш идэвхтэй илэрхийлж шүүмжлэл болон зөвлөмжийг зэрэгцүүлэн хэлж байлаа. Тухайлбал улсын хурлын гишүүн пүрэвдорж парламент бол Ахмад Дунд залуу үе гэсэн 3 цагийн хэлхээс эрэм болон туршлагт тулгуурлан ажилладаг өвөрмөц институт гэдгийг санууллаа. Мөн улсын хурлын гишүүн Тэмүүжин парламентын бие даасан байдал спикерийн төв байр суурийн ач холбогдлыг 1992 оны үндсэн хуулийн үзэл санаатай холбон тайлбарлаа. Тэгэхээр ер нь бол энэ бүх зүйлээс харахад бол энэ парламент бол ер нь бол эренбийн газар, туршлагын газар гэдгийг л одоо манай парламентын гишүүд бас ойлгож энэ дээрээ бас анхаарч ажиллах хэрэгтэй. Ер нь бол энэ парламент хоорондоо асуудалтай дээрээс нь одоо эндээс бүгдээрээ сайдран томилогдож байгаа болохоор тэнд янз янзын эдсэн уусан хулгайлсан асуудал нь энд орж ирж парламентын гишүүдээрээ дамжиж гардаг. Энэ бүх зүйл чинь өөрөө энэ ард түмэн дотор парламентын нэр хүндийг унгаах ийм нөхцөл болоод байгаа учраас та бүхэн одоо энэ парламентынхаа энэ үйл ажиллагааг бас тодорхой хэмжээгээр энэ туршлагатай хүмүүсээр илүү зөв урт хугацаанд одоо доктортой сайн төртөө байлгах тэр одоо хүмүүсийг сонгороо гэж хэлмээр байна. За учрал даргад тэгээд ерөнхий сайдын ажилд амжилт хүсье. Улс орны бүр эрхт байдлыг илэрхийлдэг гол хэмжээр бол парламентын засал бүхий улс оронд парламент байт юм бэл. Хинээс чамралгүй шийдвэрээ гаргаж чаддаг энэ институт ямар нэгэн хямралгүй төвийг сахисан улс төрийн намын улс төржилтөөс ангид байдаг тийм спикертэй болж авах юм бол Монгол улсын төр салхитаагж хямрдаг биш салхисэр зогсдог ноён нуруутай уул шиг л болно. Тэгээ энэ том өөрчлөлт рүү бид алхаж байна. Үүрэгт ажлаа хүлээлгүй өгч буй учрал дарга гишүүдэд хандаж талархлын үг хэлэхдээ парламентын дархлааг бэхжүүлэх, үйл ажиллагаанд дэвшилтэд технологи нэвтрүүлэх чиглэлд гаргасан ахис дэвшлээ дурдлаа. Тэрээр сөрөг хүчний зүгээс тавьсан улс төрийн намын дарга спикер хийх нь зохимжгүй гэсэн шаардлагыг бид эрүүлэр хүлээн авч парламентын үйл ажиллагааг тасралтгүй тогтвортой явуулах үүднээс энэхүү улс төрийн шийдвэрийг гаргалаа хэмээн тайлбарлаа. Ийхүү гишүүдийн 80.2% саналаар түүнийг чөлөөлөх тогтоол батлагдаж дараагийн дарга сонгохдоо хүртэл улсын хурлын дэд дарга Бат Эрдэнэ бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр боллоо. Улсын хурлын дарга учрлыг үүрэгт ажиллаас нь чөлөөлж ерөнхий сайдад нэр дэвшүүлэх шийдвэр гарсантай холбоотойгоор шинэ засгийн газрын бүтэц бодлогоос хүлээлт гишүүдийн дунд нэмэгдэж байна. Энэ талаар улсын хурлын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Төрийн байгуулалтын байнгын хороо болон улсын хурлын чуулганы хуралдаанаар улсын хурлын дарга учрлыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж гишүүдийн олонхын саналаар тэмцсэн юм. Энэ хүрээнд улсын хурлын гишүүд шинээр байгуулагдах засгийн газрын чиглэл ажиллах зарчмын талаар байр сууриа илэрхийлж эхэлсэн байна. Улсын хурлын гишүүн Лодо Самбов шинэ засгийн газар цоо шин цомхон бүтцтэй байх ёстойг онцолж шуурхай үр дүнтэй ажиллах шаардлагыг дурдлаа. Үеийн залуу ерхий сайд болж байна. Мэдээж хэрэг үеийн гэж яагаад хэлж байгаа юм гэхээр дэвшилтэд үзэл санаатай байх болов уу гэж бодож байна. Энэ засгийн газрын бүс бүрэлдэхүүнийг цоо шин байх хэрэгтэй. Бүтцээ бол маш цомхон болох хэрэгтэй. Энийг одоо өмнөх ерхий сайдан ч хэлж ирсэн. Өөрөө ч одоо цомхон бай чөлөөлөе гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ чөлөөлийн санаачлагаараа хуучин
сайднараас сангийн дэс сайдаас эхлээд шинэ засгийн газараа чөлөөлөх хэрэгтэй. Харин улсын их хурлын гишүүн Наранбаяр дараагийн засгийн газар тогтвортой ажиллах нь хамгийн чухал гэдгийг онцолж бодлогын залгамж чанарыг хадгалах хэрэгтэйг хэлсэн юм. Засгийг олон удаа холборуулах нь өөрөө Монголын эрх ашигт нийцэхгүй байна гэдэг энэ байр суурийг бол би барьж байгаа. Ерөн зүгээр гэхдээ сайдны солигдох байдаг асуудал шүү дээ. Засаг өөрөө оронгороо иргэнэ гэдэг бол өөрөө маш олон ажлыг зогсоодог, маш олон хилцлийг одоо ямар нэгэн тэнэглэлийн байдалд оруулдаг, явах юм үгүй мүү гэж хэлдэг шүү дээ. Ялангуяа хөрөнгө оруулалттай холбоотой асуудлууд бол яг л тийм байдаг. Мөн Монгол улсын шадар сайд дор чанд засгийн газар урт хугацаагаар хамтрах хэрэгтэй. Зүнх гих мэт жижиг асуудлаас болж засгийн газар нь унаад байвал хэцүү гэж мэдгдсэн юм. Бид нар үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Бид нар баруун Европын загварыг авсан. Бид нар хуучин Америк нэгдсэн улсын 2 намтай загварыг аваад ажиллахгүй байхгүй. Яагаад ажиллахгүй бүгдээрээ мэдж байгаа. Америк нэгдсэн улс чинь 200 үндэстэнтэй холбооны улс аахгүй. Тэнд бол нөгөө 2 намын загвар нь ингээд олон ийм үзэл бодолтой сегментүүдийг чинь нийлүүлэхэд 2 намын тогтолцоонд ажиллаад байхад Монгол улс нэг үндэстэн 3.5 сая хүн амтай ийм улсад 2 намын тогтолцоо огт болохгүй. Ингэснээр шинэ засгийн газрын бүрдэл бодлогоос гишүүд улс төрчид болон олон нийтийн хүлээлт нэмэгдэж цаашид гарах шийдвэрүүдийн үр дүн хэрэгжилтэд улс төрийн анхаарал өндөр төвлөрөхөөр боллоо. Мөн засгийн газрын үйл ажиллагааг хэр хурдан үр дүнтэй явуулах нь иргэдийн амьдралд шууд нөлөөлөх тул шинэ бүрдэл стратегийн шийдвэрүүдийг гишүүдийн байр суурь санал хүлээлтийг харгалзан боловсруулж ажиллах шаардлага нэмэгдэж байна. Нийслэлийн төвжирлийг бууруулах зорилготой туулын хурдны зам төсөл хэрэгжих шатанда орж бууж, байгаль орчин усны нөлөөллийн асуудлаар төрийн байгууллагуудын байр суурь зөрж, олон нийтийн анхаарлын төвд орлоо. Төрийн ордонд өнөөдөр усан нээлттэй хилцүүлгийн үеэр уг төслийн явц үр нөлөө эрсдлийн талаар албаныхан байр сууриа илэрхийллээ. Нийслэлийн засаг даргын урлагч Даваад Далайгийн мэдээснээр туулын хурдны замын байгаль орчны наривчсан үнэлгээг хийж, ургамал амтан ус модонд үзүүлэх нөлөөллийг бүрэн тооцоолсон байна. Судалгаагаар барилга угсралтын үед 6.6 буюу дунд зэргийн нөлөө үзүүлэх бол ашиглалтад орсны дараа 2.3 буюу маш бага нөлөөтэй гэсэн дүгнэлт гарчээ. Мөн тэрбээр уг төсөл нь 2008 оноос судлагдаж эхэлсэн 2014 онд техник эдийн засгийн үндэслэл батлагдсан улмаар хотын 2030 он хүртэл хөгжлийн төлөвлөгөөтэй уялдсан томоохон дэд бүтцийн төсөл болохыг онцолсон юм. За хамгийн гол үндсэн баримтлах байгаль орчны яамны шинжилгээ ухаан эрдэмтдийн зөвлөл энэ зөвхөн усны асуудал чинь урмал амтан мод амтан нийгмийн нөлөөллийн асуудал. Тэгэхээр хамгийн том гарсан сая тавхан харлаа энэ үнэлгээгээр бол одоо барилга угсралтын үед бол дунд зэрэг за авцам ашиглалтанд орсон бага нөлөөтэй. Буюу нийтсэн байдлаар бол тэнцэж байна. Гэхдээ байгаль орчинд нь нийт 1.5 их найдын юм зардал гаргаж нөхөн сэргээлтийг хийгээрэй гэдэг энэ байгаль орчин менежментийн төлөвлөгөөг гаргаж өгдөг. Төслийн нийт хүртэг 2.3 их найт төгрөг бөгөөд нийслэлийн төсвөө санхүүжиж байгаа юм байна. Өнгөрсөн онд 400 тэрбум төгрөгийг зарцуулсан бол энэ онд 800 тэрбум төгрөгийг төсөлөд байна. Төслийн хүрээнд замын хөдөлгөөний ачааллыг бууруулж хотын тойрог замын сүлжээг сайжруулах зорилт тавьжээ. Гэвч төслийн хэрэгжилтэй холбоотойгоор усны салбарын мэргэжлийн байгууллагаас эсрэг байр суурь илэрхийлж байна. Усны газрын дарга Батбаярын хэлснээр туул голын татамд хийгдэх уг төсөл нь усны барилга байгууламжид хамаарах тул мэргэжлийн дүгнэлт зайлшгүй шаардлагатай. Гэвч төслийн гүйцэтгэгч талаас одоо хүртэл наривчсан ажлын зураг ирүүлээгүй байгаа учраас дүгнэлт гарах боломжгүй гэж мэдгдлээ. Туулын хурдны замын 7.2 км гол руу орсон хэсэг нь хортой байна, хоргуун байна гэж хэлэх ямар ч үндэслэл алгаа. Яагаад гэвэл ерөөсө судалгаанууд хийгдээгүй байна. Тийм болохоор хэрвээ энэ төслийг хэрэгжүүлэхийг хүсэж байгаа бол маш хурдан хугацаанд боломжит бүх тооцоол юмнуудыг хийгээд дахиад ороод ирэх гэдэг асуудал гэсэн. Усны нөөцийн зөвлөлийн хувьд. Усны газрын хувьд бол усны тухай хуулийн заасны дагуу усны барилга боломжийн дүгнэлтийг гаргахын тулд зургийг л авч үзэх. Зурган дээр нь бүх нарийн тооцооллуудыг хийх хэрэгтэй, хэмжилтүүдийг хийх. Тэрбээр ялангуяа голын урсцад нөлөөлөх 2500 орчим багны суур тэтгэрийн гүний хийц диаметр усны бохирдол болон урсцын өөрчлөлтийн наривчсан тооцоолол шаардлагатайг онцлсон юм. Одоогоор ийм төвшний техникийн зураг төсөл ирээгүй байгаа нь төслийн эрсдлийг тодорхойлоход хүндрэл учруулж байна гэж мэдгдлээ. Өөрөөр хэлбэл нийслэлийн зүгээс байгаль орчны нөлөөлөл бага гэж үзэж байгаа бол мэргэжлийн байгууллага нь шаардлагатай мэдээлэл дутмаг байгааг шүүмжилж аль биесны дүгнэлт гаргахаас татгалзсан нөхцөл байдал үүсэт байна. Дүгнэлт хэлэхэд туулын хурдны зам нь Улаанбаатар хотын төвжирлийг бууруулах стратегийн чухал төсөл боловч хэрэгжилтийн явцад ил тод байдал мэргэжлийн байгууллагуудын уялдаа байгаль орчны эрсдлийн үнэлгээ зэрэг асуудал тодорхойгүй хэвээр байна. Иймд төслийг цааш хөрвүүлэхийн тулд холбогдох байгууллагуудын байр суурийг нэгтгэж шаардлагатай наривчсан судалгаа дүгнэлтийг бүрэн гүйцэд боловсруулах шаардлага тулгарч байна.
Монгол улс Америкийн нэгдсэн улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй хүүхэд хамгааллын компакт гэрээний 5 дахь удаагийн 2 талт хилцүүлэг болж өнгөрсөн 5 жилийн үр дүн цаашдын зорилтыг хэлэлцлээ. Хилцүүлэгт 2 улсын төрийн байгууллага иргэний нийгмийн төлөөллүүд оролцож хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хүүхэд хамгааллын тогтолцоог ихжүүлэх чиглэлд хэрэгжүүлсэн ажлуудыг дүгнсэн байна. Америкийн нэгдсэн улсын зүгээс нийт 6.5 сая ам долларын санхүүжилтийг Дэлхийн зүүн Монгол, Азийн сан зэрэг байгууллагаар дамжуулан олгож, Монгол улсын энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлжээ. Хөтөлбөрийн хүрээнд хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх, мэдээлэх, хохирогчдод үйлчилгээ үзүүлэх журам стандартыг боловсруулж хүүхдэд ээлтэй 8 өрөө байгуулсан байна. Мөн бэлгийн хүчирхийлэл, мүлжлэгийн хохирогч хүүхдүүдэд зориулсан үндэсний хэмжээний анхны нөхөн сэргээх төвийг байгуулжээ. Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Нил Вермиллан энэхүү хамтын ажиллагааны бодит үр дүн нь хүүхдүүд илүү аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдсэн эсхэрд хэмжигдэх ёстой хэмээн онцлсан байна. Нийслэл Улаанбаатар хот дулааны 5 дугаар цахилгаан станцын төслийг 200 тэрбум төгрөгийн дотоод бондоор санхүүжүүлж барилгын ажлыг 30 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо. Монгол улсын 2026 оны төсөв болон өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу нийслэл 275 тэрбум төгрөг хүртэлх үнэт цас гаргах боломжтой болсон. Үүний хүрээнд 200 тэрбум төгрөгийн бондыг анхдагч зах зээлд гаргаж арилжааг эхлүүлжээ. Тус бонд нь 3 жилийн хугацаатай жилийн 14%-ийн хүүтэй бөгөөд нэг бүрэн 1 сая төгрөгийн нэрлсэн үнэтэй нийт 200 мянган ширхэг үнэт цасыг олон нийтэд санал болгож байна. Нийслэлийн удирдлагын мэдээснээр дулааны цахилгаан станц 5 ашиглалтанд орсноор 100 мянган айлыг цахилгаан, 40-оос 50 мянган айлыг дулаанаар хангах боломж бүрднэ. Энэ нь Улаанбаатар хотын өвсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах томоохон шийдэл болох юм а. Төслийг төр хувийн хөвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд нийт өртгөн 658.5 сая ам доллар байхаар төлөвлөгдөжээ. Эрчим хүчний шинэ хүсрийг бий болгох энэ төсөл нь нийслэлийн дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чухал алхам боловч санхүүжилтийн үр ашиг хэрэгжилтийн явц анхаарал татах асуудал хэвээр байна. Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдох мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн талаар авилгатай тэмцэх газраас мэдээллээ. Уг хэрэгт 82 иргэн албан тушаалтан 6 хуулийн этгээдийг яллагтачаар татсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нийт 62 удаагийн шинжилгээ хийжээ. Шинжилгээнүүдээр зээлийн олголтын хууль, журамд нийцсэн эсэх хөрөнгийн үнэлгээ, зээлийн зарцуулалт зэрэг олон асуудлыг наривчлан шалгасан байна. Мөн мөрдөн шалгах явцад холбогдох этгээдүүдийн 664 үл хөдлөх хөрөнгө, 763 тээврийн хэрэгсэл, 100 гаруй банкны компани хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж 250 гаруй тэрбум төгрөгийн хүнлэгээ бүхий хөрөнгийг битүүмжилжээ. Хэргийг 2022 онд прокурорын хяналтанд шилжүүлсэн бөгөөд одоогоор улсын дээд шүүхэд хянагдаж байна. Их хэмжээний хохирлыг нөхөн төлөөсөн нь тодорхой үр дүн боловч хэргийг эцэслэн шийдвэрлэх хариуцлага тооцох асуудал олон нийтийн анхаарлын төвд хэвээр байна. Урдгар сарын 30-ны энэ өдөр Дэлхийн эмчнэрийн өдөр тохиож байна. Анх 1933 онд Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн энэхүү өдрийг 1990 оноос албан ёсоор үндэсний эмчнэрийн өдөр болгон дэлхийн өдөр тэмдэглэж болжээ. Энэхүү тэмдэглэлт өдөр нь хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үлсэд зүтгэж буй эмчнэрийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, салбарын шилдэг арга туршлагыг сурталчлан таниулах эрхэм зорилготой юм а. Манай улсын хувьд энэ өдрийг ухтан эрүүл мэндийн салбарын ажилтнуудынхаа амжилт бүтээлийг дүгнэж олон талт үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай. Тухайлбал өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох алтан чагнуурын эздийг тодруулж шилдэг эмчнэрээ алдаршуулсан билээ. Харин өнөөдөр Дэлхийн эмчнэрийн өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын 3 дугаар зөвлөгөөнийг зохион байгуулж салбарын тулгамдсан асуудлууд болон цаашдын хөгжлийн бодлогоо хэлэлцэж байна. Энэхүү тэмдэглэлт өдөр нь цаг наргүй хариуцлагатай албан зүтгэж буй эмчнэртэй талархал илэрхийлэх, тэдний нийгэмд гүйцэтгэх үүргийг тодтогох ач холбогдолтой юм а. Дотоод болж өрнөсөн үйл явдлын мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Үргэлжлээд олон улсын мэдээнд анхаарал хандуулна. Харамдраг үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Эхний мэдээг хүргэе. Пакистан улс Америк Ираны мөргөлдөөнийг зохицуулах асуудлаарх ихэнх яриа хэлэлцээг зохион байгуулах талаараа нэм гарагт зарлан мэдэгдсэн байна. За хоёр талын уулзалт хэлэлцээг ойрын өдрүүдэд Пакистаны нийслэл Исламабад хотноо зохиохоор болоод байгаа бөгөөд мөргөлдөөнийг иж бүрэн шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх нь Пакистан улсын хувьд нэр төрийн эерэг байх болно хэмээн тус улсын гадаад хэргийн сайд Исхак Дар мэдэгджээ. Тэрээр Египет, Турк, Сауди Арабын гадаад хэргийн сайд нартай ойрох дорнодын хурцтмал нөхцөл байдлыг зохицуулах асуудлаар уулзсныхаа дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр инхүү мэдэгдээд хэлэлцээг зохион байгуулах асуудалд Иран болон Америк нэгдсэн улсын тал Пакистан улсад итгэл хүлээлгэсэнд маш их баяртай байгаа ба Пакистаны энхийн санаачлалыг Каир, Анкара, Риядаас гадна мөн Бээжингийн зүгээс дэмжиж нэгдсэн улсны байгууллагын ерөнхий нэрийн бичгийн дарга Антонио Гутерреш Пакистаны хүчин чармаалтыг сайшааж байгаагаа илэрхийлсэнийг тэрээр онцолжээ.
Харин дайтагч талуудын зүгээс Пакистаны дээрх мэдээллийг баталсан ямар нэгэн хариу тайлбар болон яриа хэлэлцээ ямар хэлбэрээр зохион байгуулагдах талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна. Ираны парламентын дарга Мохаммед Багер Галибаф Пакистаны зарласан уулзалт хэлэлцээг Америкийн илгээж байгаа хуурай замын явган цэргийн үйл ажиллагааг халахвчлах гэсэн оролдлого гэд Ираны засаг түвшин Америкийн цэргүүдийг галаар ухтаж бүс нутагдах түншүүдийг нь шийтгэхээр хүлээж байна хэмээн анхааруулжээ. Харин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосыг авах, үүний тулд газрын тосны экспортын төв болж байгаа Харк арлыг эзэлж магадгүй, өгөөч магадгүй. Бидэнд олон сонголт байгаа. Түүнчлэн мөргөлдөөн удахгүй дуусгар болно гэсэн ч сүүлийн үед Ираны эсрэг нэмэлт арга хэмжээ авах талаар бодож байгаа гэх зэргээр олон нийтэд эргэлзээтэй хариулт мэдээллүүдийг өгсөөр байна. За сүүл тэрээр сэтгүүлчдад хийсэн мэдээлэлдээ Ираны тал бидэнд ормосын хоолоогоор 20 ачааны усан онгоц нэвтрүүлэхийг зөвшөөрсөн гэдгийг онцолсон байна. 5 дахь 7 хоногт ороод байгаа Америк Ираны дайнд мөн Йемений Хути босгочдын бүлэглэл өнгөрсөн амралтын өдрүүдээр Израиль руу пуужа харавснаар энэхүү мөргөлдөөнд нэгдэн орж ирээд байгаа бол одоогийн байдлаар Америкийн нэгдсэн улс ойрхон тонуудад бөмбөгдөгч онгоц, сөнөөгч онгоц, нисэх онгоц, тээвэрлэгч хөлөг онгоц, пуужаагаас хамгаалах системүүдийг байршуулж нэмэлтээр ирээд байгаа Тэнгисийн явган цэргийн хамт тус бүс нутагдах Америкийн нэгдсэн улсын цэргийн албан хаагчдын тоо хэмжээ 50,000 хүрээд байгаа талаар их сурвалжууд мэдээлж байна. Дараагийн мэдээ хүргэе. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Америкийн нэгдсэн улсын хэмжээнд ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг No Kings хэмээх нэгдсэн урайтай эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдлаа. За тус улсын бүх 50 мужи улсад зохион байгуулагдсан жагсаалд Трампын Иранд хийж байгаа дайн цагаачлалын бодлого мөн дотоодын үнийн өсөлтийн эсрэг иргэд эсэргүүцлээ илэрхийлж ерөнхийлөгч Трамп, дэд ерөнхийлөгч JD Vance болон Трампын засаг захиргааны бусад албан тушаалтнуудыг огцорхыг шаардсан жагссан хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдэгджээ. Энэ нь No Kings урайтай жагсаалын 3 дахь удаагийн арга хэмжээ бөгөөд нийслэл Вашингтон болон Нью-Йорк, Лос Анжелес, Бостон, Даллас, Филадельфи зэрэг Америкийн нэгдсэн улсын бүх ил томоохон хотод болж өнгөрсөн бөгөөд бүх 50 мужид нийтдээ 3200 гаруй арга хэмжээ болсон бол оролцогчдын тоо хэмжээ одоогоор тодорхойгүй байна. За гэхдээ өмнөх эсэргүүцлийн жагсаалд олон сая хүн оролцож байсан юм а. Зөвлөмж мэдээлэл хүргэе. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өнгөрсөн 7 хоногийн сүүлээр Персийн булангийн орнуудад төрийн албан айлчлал хийж, за энэхүү айлчлалынхаа хүрээнд Арабын орнуудтай батлан хамгаалах салбарт ялангуяа нисгэгчгүй онгоц буюу дроны давталганоос хамгаалах чиглэлд хамтран ажиллах гэрээ хэлцээг байгуулсан байна. Тэрээр урьдчилан зарлалгүйгээр Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират болон Катар улсуудад айлчилсан бөгөөд пүрэв гарагт Сауди Араб улстай батлан хамгаалах салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан бол Бям гарагт Катар улстай пуужин болон дроны аюул занлын эсрэг хамтын ажиллагааг багтаасан батлан хамгаалах гэрээ байгуулснаа зарласан байна. Харин Зеленский Арабын нэгдсэн Эмират улстай ижил төрлийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан хэсэг нь одоогоор тодорхойгүй байна. Украин улсын хувьд сүүлийн хэдэн жилийн дотор Оросын эсрэг дайн тулаанд туршигдсан хамгийн хямд төсөр хийгээд үр дүнтэй дэвшилтэд дрон эсэргүүцэх системийн дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгч орн болсон бөгөөд булангийн орнуудтай туршлага мэдлэгээ хуваалцсны хариуд Украин улс нь өөрийн эзэмшдэг өндөр зэрэглэлийн агаарын давталганоос хамгаалах системийн пуужин авах хүсэлтэй байгаагаас гадна мөн ойрхон орнуудын бус нутагт анхисны дараахан Украин улс дроны 200 гаруй мэрэгжилтнээ Персийн булангийн орнуудад илгээгээд байгаа. За нэмээд 30 мэрэгжилтэн Йордан, Кувейт улсуудад илгээснээ өнгөрсөн 7 хоногт Зеленский мэдэгдсэн байна. Үзэгч та бүхэнд гадаад мэдээ хүргэлээ анхаарлаа хандсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн шинэ 7 хоногийн эхний дугаар үгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяр таа.